санд бичлэгээ хийсэнгүү. Өнөөдрийн бичлэгийн хувьд ямар ч гадаад тэр бумтан саятан хүний талаар ярихгүй, харин Монгол хүнийхээ талаар, Монгол багийнхаа талаар ярих болно. Өнөөдөр Монгол багийн талаар мэдэхгүй сонсоогүй Монгол хүн гэж байхгүй, бүр дэлхийн e-спорт тэр дундаа Counter-Strike 2 тоглодог үздэг хүмүүстэнд мэдэхгүй хүн үгүй болжээ. Тэдний түүх 2013 оноос эхлэлтэй ба анх Dota 2 төрлөөр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн Counter-Strike төрлөөр тоглох болсон байна. Анхны үүсгэн байгуулагч нь Төвшин Бэлэг буюу Төвшөө бөгөөд тэрээр найз Эрдэнэтлаа буюу бидний одоогийн сайн мэддэг Coach Mara болон бусад найзтайгаа нийлээд анх Монголс нэрний доор тоглож эхэлж ижээ. Энэхүү багийн талаар ярихаа өмнөхөн та бүхэнд багийн үүсгэн байгуулагч Төвшөөгийн 2019 онд Метасугийн Кейтэй ярилцсан яриаг нь хүргэж байна. За сайн байцгаана уу хүмүүнд Захим спорт сонирхогч хүүгүүд залуучуудаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд манай өнөөдрийн FaceTime дугаараар Төвшин Бэлэг оролцож байгаа. За ихэнх одоо e-спорт сонирхдаг тэр дотроо одоо CS:GO, Dota хэмээх гейм тайтлуудыг сонирхдаг хүмүүс бол Төвшөөг зарим нь мэдчихэж магадгүй. Төвшөө өөрийгөө одоо үзэгч олондоо танилцуулаач. Сайн байцгаана уу өнөөдрийн мэндийг хүргэе. Төвшин Бэлэг гэдэг Монгол багийг үүсгэн байгуулсан юм байна. Тэрээр ярианда анх бага үүсгээд тоглоод авч байхад хүмүүс их сонин юм ярьдаг байсан. Наад чинь ямар очиртай юм чи мэдрэл муутай юм уу? Юу хийгээд байгаа юм гэх мэтчлэн хүмүүсийн сөрөг дайралтууд их орж ирдэг нь асуудал болж байсан гэж үжээ. Мөн тэрээр хэлэхдээ Монголын IT төрлийн компаниуд нь дэмжиж ач холбогдол өгөхгүй байхад бус нь ч аж таах вэ гэж байж. Мөн түүнээс харамсаж явдаг зүйл нь юу вэ гэхэд харамсаж явдаг тоглолтууд бол зөндөө байдаг. Харин баг тохиолдсон хамгийн харамсмаар тохиолдол нь 2016 онд Америкийн виз гараагүй. Хэрэг гарсан бол бүх юм нь бэлэн болоод зохицуулагдчихсан их сайхан болчих байсан гэж хэлж ээжээ. Тэрээр ярилцлагынхаа сүүлд хэлэхдээ манайхан дунд e-спортоор өөрийгөө хичээлж байгаа гэж хэдэн боддог болоо. Бүгд л PC чинь нэртэй. Хэрвээ энэ спортоор цаашаа явъя гэж бодож байвал бүгдээрээ би бол PC чинь гэдэг ойлголтноосоо өөрсдөө салаад би бол e-спортын тамирчин хүнийндээ бүхнээ зориулах ёстой гэж бодож авах ёстой гэж хэлж байжээ. Мөн тэрээр нийслэлийн цагдаагийн газрын e-спортыг эсэргүүцсэн комент бичээд сэтгцийн өөрчлөлтөөр дуудулж байсан гэдгийг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ зүгээр нэг комент бичсэн хүнийг тэгж байхад PC-ийн тоглоод явж байгаа хүмүүсийг яах болоо? Энэ бол тухайн үед яг бодитоор болж исэн явдал өгөөд та бүхэнд эдгээр баримтуудыг харуулъя. За та бүгд харсан бах энэ бүх нийгмийн дайралт үйл ойлголцлыг үл хамааран Монголс баг маань Counter-Strike төрлөөр тоглож эхэлснээс жил гарангийн дараа буюу 2016 онд тесрэлт хийсэн нь IAM-TP 2016 байлаа. Тухайн оны ихээр дэлхийн Counter-Strike-ийн тайзнаа Монголын баг гарч ирэн гэж цөөхөн хүн итгэж байсан ч тухайн үеийн Монголс баг зоригтой, авиас ур чадвартай байж IAM-TP 2016 тэмцээнд дэлхийг гайхшруулж чадсан юм. Тухайн тоглолтод тэд олон улсын туршлагатай багуудаа тулгарсан ч айцгүй тааварлашгүй тоглолтоороо ялгарч байв. 50 HP on Dexter and let's see if he can spot the man. There's Burn down. Second man. What a shot! Silkenberg. All right, maybe that Gillen's going to be put into play. Let's see if they're going to be regretting giving this man the choice. Machine Gun is there with the AWP on Overwatch, just locking this down. And once again, Chiefs held back by the smokes, not able to play through that one at all. And the backups arrived, and the Chiefs are absolutely ripped to shreds. And look at that, straight away Silkenberg knows through and balancing the knife on his hand as he goes through. If that were to happen there in that case. Now NCL on the virtual side, big here, does spray down, he's out of bullets. To the Mongols, this man is just backs away, not to consider what the next steps are in this matter. 15-9 now. Presence being shown. Machine Gun on the spray down. He gets his just down to Dexter. Stunning shot towards Machine Gun. Trying to follow up. He's looking for the 1v1. Buying time here. Menace is running out of it, but he gets the shot. But time is of the essence. And I think... Тэд нэгнгүү ширүүн тулаан хийж Renegades багийг 2-1 харьцаатайгаар ялж аврагын цомыг хүртсэн юм. Against some of the regional teams in the online... Oh yeah, look at this. I mean, if they show up and start... I mean,
They can qualify for the major, guys. Last two alive, Yam only with the head. He's going to light up Menace, but the remaining players here are going to be able to just shut him. On Inferno as well, 2-0ing them in the grand finals here at Intel Extreme Masters Taipei. I'm amazed. Like, these guys, what a performance. Yeah, I mean, this day was just an exclamation point, really, on the event. Coming in and just smashing Renegades like this. They didn't even have to do anything. Cheering for them as well, so absolute brilliant performance. We're going to go to the... All I can say is that I cannot wait to see Renegades play in Turner and ESL this year. Done, but enjoying the footage here, and we'll throw it over to we just saw in Inferno. We'll be right back. All right, so it looks like Mongols have done it. Renegades, they have had a very, very poor finals. It looked like things were going well for them coming into that the matches yesterday, but today they didn't deliver. As you can see here, the Mongols so damn happy lifting the trophy. What a massive moment it is for them. I absolutely love that scene. Like, just seeing how happy they were. You could just see that it's just pure joy coming out of those guys as soon as they realized they made it. And they moved to Vietnam for better playing conditions, to take this seriously, and look at how... Энэ нь Монголын анхны олон улсын Counter-Strike-ийн аваргын цом байв. Тухайн үеийн Монгол багийн ялалт нь зөвхөн цом биш, харин Монголын цахим спортын хөгжлийн шинэ хаалгыг нээсэн хүсэл тэмүүлэл хангалттай байвал агуу зүйл ханаас ч эхэлж чаддгийг харуулсан түүхэн мөч байсан юм а. Гэвч үүнээс хойш багийн гишүүдийн докторгүй байдал, шилжил хөдөлгөөн болон санхүүгийн дэмжлэггүй хүнд байдлын улмаас баг нэгдмэл байх боломж нь алдагдаж эхэлжээ. Улмаар 2017-оос 2018 оны үед Д Монгол цэмээх брэнд нэрээ Хятадын нэгэн групп зарсан байна. Бүтэн жилийн турш Хятад бүрэлдэхүүнтэй баг тэр нэрэн дээр тоглож байсан бол Монгол багууд Top Power болон Мазала нэрэн доор тоглож байсан юм байна. Харин Д Монгол гэх багийн нэр зөвхөн монгол хүмүүс харьяалагдах хувь тавилантай байсан. 2023 онд IHC e-спортаарч Counter-Strike 2-ын шинэ баг байгуулагдсан. Үүнд Blitz, Techno, Bartak, Anglon, Hashtag, Coacher, Mara гэсэн хүмүүс нэгдснээс гадна нэг гайхалтай зүйл болсон нь тэд Д Монгол цэмээх брэнд нэрээ өөрсдийн багтаа буцаан авч чадсан юм а. Улмаар 2023 оны 5 сарын 31-нд Монгол баг нь Bartak, Anglon хэмээх хоёр гишүүдээ одоогийн гишүүд болох Имзино 910-аар сольж байсан юм. Удалгүй 9 сарын 7-нд тэд Синзүг багтаа нэгтгэжээ. Эдгээр гишүүд анх нэмэгдээд мөн л нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулж хуучин туршлагатай гишүүдийг шинэ жоох хүүхдүүдээр солилоо гэх мэтчлэн маш их дарамт шахалт Монгол багт ирж байсан юм а. Гэсэн ч тэд нэг баг бодлон амжилтын төлөө зүтгэсээр 2024 он буюу багийн гишүүд бүрэлдэж бэхжээд жил гарангийн дараа л амжилт үзүүлж эхэлсэн юм а. 2016 оноос 2024 он хүртэл Монгол баг нь E-tier төвшний тэмцээнүүдэд оролцдог байсан бөгөөд 2024 оны 6 сарын 9-нд тэд анхны S-tier тэмцээнд орсон Yala Campus 2024 байлаа. Please make some noise for the Mongols! Techno, for you guys, you have a chance to lift your first ever S-tier trophy. If you do that here today, what would that mean to you? Of course, it's the honor to more country in Mongolia, also to Asia, of course. Doing it for the home country. We like that for sure. Now, right now, it seems like you guys continue to improve, you continue to rise. You've beaten NIP before in the best of one. Do you think there's any chance that they can win this against you? Maybe they just had strats against us. Maybe, yeah, I think so. As I said before,
Yeah, I think it will be a close match. So. Okay, you expect it to be a close match, but overall, what do you feel is the thing that Mongols have that's better than NIP that will give you the win today? Yeah, we can win. Yeah. You can win. I'm sure you can. Let's see if you can. Fist bump, shake hands, whatever you want to do. Тэд пеналийн тоглолтод Ninjas-ын Pajamas багийг 2-1 хацаатаагаар буулгаж аван аврах болж багийн гишүүн 910 MVP болж байв. За гарбууны раунд Монголын сэтэ талаас эхэлсэн. NIP тэр талаасаа эхэлж байгаа юм байна. Юу вэ бурхан минь. Гарбууны раундыг NIP. За 9-5. 4 раундын зөрүү. За 12-ыг явах. Smoke орсон. За байзаараа рейс. Модотон дэштэй гарч иж байгаа гэсэн хэмжээний буудалд ямар гой буудаж байна. За бомб плант хийгдэн 4-9-3. Яа за буугаа сэвэлсэн. Монгол 12-оо төрүүлээд авчлаа. Map point. Монгол дээр ирсэн. За дахиад. Хүй, цаанаас нь плазагаас коннектор суудаад байгаа юм гэсэн плицийг бариад авчлаа маа. За бомб бол хараагүй. Хурдтай шууд шифтлээд ороод ирж ин да донотоос. За бомб плант хийчихэд харин хаашаага донот нь одоо шууд пиклээ. Хараасаа харагдлаа. Баруун дармаар байна. Байсангүй. За овертайм. 910 плиц. Сэтигээс орж ирж байгаа юм байна. Флашн дээр унгасан сүүлийн үнэ байршил тодорхой ринкл. Ажи 16 12. За энэ юу вэ? Техникэл дуудчихж байгаа юм уу? Багийн коуч нар юм ярихгүй байна. За Монголын тэр ордлоос NIP Сэтитлийн хамгаалтан дээр эхэлж байгаа юм байна. NIP-ийн шал өөр тоглолт гаргах нь бол ойлгомжтой байх. За нэг ганцхан акан гол руу гараад ирсэн. Смок гой задарсан. Рэп алхаад гараад ирлээ. Эмзи туслах хүн байна уу? За нэгийг унгасан зөрөөд. За кросн дээр яаж гарах вэ? Флаш тал орчих гээд үзээд байна да. За 2 смок үрээчлээ. Жангл руу 3 дайрцаараа. Энэ бас сонирхолтой тоглолт. Юу болоод байна? Дахиад яа гараа ирчих. За агаар дээр унгаач юм уу? За үгүй мэн унжаагаад буудаж байгаа байна. Биш агаар дээр унгасан билүү дээ. Сая чи уулна. Майк нь гарч ирмээр юм. 3-9-2 30 секундын хугацаа үлдсэн. Буудаа алдсан. Хамт тоглох хүмүүс ихтэй. Сэлүү ямар гой болчих вэ? За сүүлийн хүн ринкл. Ганцаараа 5 секунд цаггүй болцоо. Хаяа. Дуусгаж ийн да. Технот хийжээ. За ингээд best of 3 цуврал 1-1 болсон. Үзэгчтэй 3 дахь мап. Нюк гарч ирж байна. Яа байсангүй 2 талаасаа бодулсан. За гарбууны раунд. NIP дээр очсон. За үүд нөө орхоос өмнө унгаач юм болов гэсэн энэ тоглогч юм. Хүүе рейс чинь 910-ыг дарчлаа сая. За 1-2 гоёо эмзинийн кил орчихсон. Ганцхан раунд авбал авраг авлаа. Одоо энд юу хийж чадах юм бол доо харцгаая. За манайханаас ч оопн бас майнд хайрцсан байж байгаа. За эмзинийн кил ороод ирсэн. Алекс-ийг унгасан 910 яв. Шарт хайрцсан байж байгаа. Баруунаа бидлэх юм бол Айзакийг унгаасан амжилттай. Гацаад энэ Макс юу Ууц 5-2 12-6 хоёрхан хүнийг унгаачихл юм бол Монголынхан S-tier тэмцээний авраг авах гээд байна. Нэг хүний инфо ирсэн. Зарын тэндээс юу шүү буудалтаа алдсан уулаа гүйцэж чадахгүй байна. За үүдний тоглож гарч ирд унгаач штэ. Унгаасан 910 кил. Пресс. За хоёрыг унгаачихжээ. 3-9-1 пресс эндээс юу хийж чадах вэ? 35 секунд. Бомб нөөрт нь байж байгаа. За усаа үстэй Монголынхан Яата компас 2024 S-tier тэмцээн $400,000 үнэтэй. $400,000 шагналын сантай шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Авраг авсан. Монголд түүхийг бүтээж чадлаа. Үзэгчтэй. Өнөөдөр Монголын Counter Strike-ийг монголчуудаараа үзээгүй Аз тэр чигээрээ энэ монголчуудыг үзчихсэн шүү. Азийн төвшний баг S-tier тэмцээн дээр авраг авч ирсэн тохиолдол хизээж байгаагүй. Анх удаага Монголд Tier 1 төвшний баг. NIP Best of 1 дээр очсон, Best of 3 дээр дахин буулгаж авч чадлаа. Амархан даваа бол байгаагүй шүү. Бид нартэй ерөөсөө тийм амархан уучраа бол ерөөсөө гарч ирээгүй. За цомоо өргөх юм байна. Гэвч Counter Strike үздэг хүмүүсийн хувьд энэ тэмцээн нь S-tier төвшний гэхэд маргаантай байдаг. Учир нь тухайн үеийн дэлхийн топ 5 гэгдэх багууд бүгд Шанхай Major болон өөр тэмцээнүүдэд орохоор бэлтгэлээ хангаж байсан тул
тухайн тоглолтыг алгасан байт юм байна. Тус тэмцээнд Vitality, Navi, Spirit, Falcons, Mavs багууд цагийн нарийн хуваараас болоод оролцоогүй алгасан. Энэхүү тэмцээний дараа Монголд баг маань E-tier төвчний дахин 2 тэмцээнд орсон нь Sky Esports Championship 2024 2 дугаар байр, Thunder Peak World Championship 2024-д Heroic багийн 3-1 харьцаатайгаар бутны эргэж аврах болж байлаа. За, entrance орж ирсэн. The Mongols, and it will be Mr. Techno 4K. They're playing The Who. They're playing Wolf Totem by The Who in the arena. Trace, I never thought I'd ever see the day, but here we go. And I love to see Techno walking in. Sinzu, please. There we go. Yeah, I think for the Mongols as well, it shouldn't be underestimated the fact that the crowd is absolutely on their side. And I mean, it gets pretty rowdy in there, so maybe that can be the catalyst, right, for them to finally He get was all smiles after a very easy win. I'm like, hey man, how are you feeling? He's like, this is the first time it felt like, you know, we're a 6-man team going up against the others, right? I have the entire crowd around us, and it is crazy how this turnout has been in Berlin. Tactical high fives, of course, coming in from Blitz, the complete opposite of a Dexter. Yeah, and well, here's 910 on the other side of that. Him and their last player, Nemzinho, will be the last two to take the stage. Smiles right now. Of course, we haven't started the game, and Bled, this song, man, what's the history of it? Because I've definitely heard it before. It's a band called the Who, H-U, not that Who, the Mongolian Who, and the song called Wolf Totem. It's an old Mongolian war chant song, which is converted into modern-day Mongolian rock and roll. Let's just listen for a minute, Echo. And now, entering the arena, the coach himself. The last and most important part of any good team, the coaching staff. I think Mara makes up for the lack of emotions from the rest of his team by just smiling all the time. The godfather of modern-day Mongolian Counter-Strike, Mara. What a tune to walk out to. I'm just curious to see if the crowd has learned their lesson when Dexter walks out. За, ихсэн. Синзүү. Гайхалтай тоглолтыг үзүүлж байна. За, 2-9 4 энчнээс авчиж байгаа юм байна. За, ойлгох нь үлдээл. Голын тоглогч Эмзиньо тэнцээ хүн унгаах хэрэгтэй байгаад идэг. Бэгээс нь нэрцийн оп мандсан байгаад байна. За, бүр амар л гарч ирэх хэрэгтэй байна да. Гутлаац. За, Стигийн хамт гарч ирэх пиклээ. Унгаасан. Б дээр нэг хүн. Дахиад Б зэрэг 2-9-2 Бэгийн сайтны нэг тоглож байгаа. За, шөөш 25 секундд байгаад идэг. Хоёулаа ороод ирсэн. Ёо, Блиц бүр амар буудаад ороод ирсэн. За, Dexter ганцаараа 39 HP-тэй. Байзараа шитгэм юугаа үлээ гэсэн smoke. За, хаалганы smoke гэдэг бол гоё байна. Блиц цонхоор гарч ирэх хүнийг нь хүлээсэн. Яг л headshot-ын үнцэг барьсан байгаад байна да. Dexter унах нь баг ойлгомжтой болсон байхаасаа за гоё шүү. Даст 2 гэсэн мэн. За, ингээд Heroic-ийн би гэсэн Даст 2 дээр Монголынхан ялтыг авсан. Best of 5 цуврал 1-0 Монголын тат эхэлж байна. Одоо Ancient манай зал болсон би гэсэн мэт гарч ирнэ. Монголын террор талаас тоглоом дээр шилжиж байгаа бол Heroic-ийн Citadel-ийн хамгаалалт руу орж ирсэн байна. За, голын байлдаан дээр шууд орж ирсэн. За, энэ чиг үтж байгаа юм байна да. 4. За, 1-9 4 гэдэг энэ тоолч. Хэцүү болж байна да. Синзүү. За, ингээд Ancient дээр хожигдсан аль багууд нь эсрэг багийнхаа пикэн дээр ялтыг байгуулчлаа. 10 дахь тоглолтын 3 дахь мап Anubis-ийн хүү эхэлж байна. За, овертайм гарах уу эсвэл Монголынхаа энэ үрээд дуусгаж чадах уу? Anubis, Heroic-ийн пик. Одоо илүү янз бүрийн юм бол хэрэггүй л байх шиг байгаад байна. Энэ Бэгийн тоглолтыг бол бас айгүй ядаргаатай хийж байна. За, арай өөр тоглолт үзүүлсэн. За, яг л энэ үйлдэл хэрэгтэй байсан байна да. Тэг. Амдри, одоо амдрихгүй Техно. Нээдэн дээр унсангүй 1 HP-тэй биш 5 HP-тэй үлдчихэж байгаа юм уу? Гартаа юм барьж байгаа юм. Connector-ийн тоглогч Синзүү бариад авсан. Бэгийн гадна дахиад байгаа дээр хаарсан, унгаасан. За, энэчнээс 910 мэйний тоглогчийг мэдсэнгүү дээ. Онцлоо. Модотаа онцлоо. Патасаас гарч иж байгаа тоглогч унгаасан 2-9-1 үлдсэн байгаад идэг. Dexter ганцаараа 2-9-1 1-9-1 Байзараа 1-9-1 1-ийн эсрэг 1 хаарцсан Blitz. Нүү унгаасан ёо. Ямар амар тоглолт. Яа. За, ингээс нэг дуусгад юм байна. Сая ч. За, ингээд 2-1.
боллоо. За өнөөдрийн тоглолтын 4 дахь map ганцхан раунд авах юм бол Thunder Peak World Championship тэмцээний аваргаар Монголын тоглох гэж. За ингээд цуврал коннектор хоёр тоглож ороод ирсэн. Тэр Палсын тоглолтын хүн харцсан таблиц. Унгаас шатны нэг тоглож байгаа тань. За энэ нэг мэддэггүй. За унсан 3-2 бомб рампаар орж иж байгаа. Нөгөө тоглогч нь голд байна. Эмзиньо бомбыг барьж авах тун ойрхон энэ смок хизээ задарсан болоо. За ингээд сүүлийн тоглогч Dexter ганцаараа үлдсэн. Смокын дундор зөрөөд атгаж байгаа. Эмзиньо смок арилга акшнд харах боломжтой үхлийн цохилт Эмзиньогоос орж иж байгаа юм байна. Яа. За ингээд үзэгчтэй Thunder Peak World Championship тэмцээний аваргаар Монгол авраг авлаа. Бүгдээрээ баярцгааж байна. Гайхалтай. Best of 5 тоглолт 3-1-ээр Монголын тад очижээ үзэгчтэй. Аврагууд Thunder Peak World Championship энэ тэмцээнд манай залуучууд урилгаар оролцсон. За нийт 16 баг орсон тэмцээн шүү. Энэ бол 16 on over to the Mongols. The Thunder Peak World Champions 2024. It belongs to the mighty Mongols. За яхахгүй нөгөө зохион байгуулалтын заа дээр нь айгүй жижигхэн болохоор тэгээд иймэрхүү байдлаар дэрэгтэй. За тэгээд нөгөө нутгийн хөгжөөнд дэмжигчрэн зориод түрээд ирсэн, Европ түрээд ирсэн. Гоё юуна. Та бүгд санаж байвал яг энэ мөчөөс эхлэн Монгол багийг Монгол даяар анх мэдэж Counter Strike сонирхдаггүй, мэддэггүй хүмүүс мэдэж таньж сонирхож эхэлсэн бөгөөд дэлхийн Counter Strike-тэй танигдаж тэдний идеydүүд яах бол гэж их тавин эхэлж байлаа. The Mongols, they've had all the inspiration and wow. How about that? Yo, congratulations, buddy. How do you feel? Yeah, I feel so good, bro. Yeah, it's so big day in the office for the Mongols. How important was this to you? I just want to say one thing. I just proud of my team. When we lose like too many times, but we are not like defeated. But that's why we are being here. Blitz, it was really loud in here today. A lot of Mongols fans. Yeah? Mongols fans, yeah? You want to talk to them? You want to tell them anything? Sorry? Do you want to talk to them? Do you want to tell them anything? No. All right, yeah, I bet. All right, yeah. You want to try it? Just thank you. And thanks for supporting. Yeah. What about Emzino? Hey, man. How you feeling after the win? Tell this audience something. Yeah, I like that. It just feels great and nice. It's very confident for us to RMR, and we win. GG. And that's that. Give it up for the Mongols! Thunder Peak World Championships 2024. They're right here. It's the Mongols. Thank you so much for joining us. This has been amazing. Hey, man, GG. GG. We'll see you next time. Үүний дараагаас Монгол баг нь үргэлж S tier түвшний тэмцээнүүдэд орох болсон юм а. 2024 Монгол багийн хувьд маш завгүй мөн амжилттай жил байсан бөгөөд тэд Asia RMR 2024 буюу Шанхай Major-ын qualifier оролцож Lean Vision Atox багийг хоцсноор Шанхай Major 2024 оны слотоо олж авсан юм. За ингээд 2024 оны 11 сарын 30-нд нийт 24 баг хинэн нийлүүгээ үзэхээр Шанхай Major эхэллээ. Монгол багийн хувьд opening stage-с эхэлсэн бөгөөд Rare Atom, Miber, Gamer Legion багуудыг буцаахж шилдэг 16 шалгалт. Автомерлын бол мэдээж хүмүүсийн хүсэн хүлээж байсан тоглолт эхэлж байна. Монгол болон Gamer Legion 2-0 багуудын тоглолт. За хоцсон баг шууд elimination stage руу 3-0 рекордтойгоор гарч ирнэ. Монголынхоо стикрэ бомбон дээр нааж байгаа 12 map point авлаа да. Өнөөдөр дахиад таагийн тоглолт ороод ирлээ. Энэ ямар амар шифтэд ороод ирлээ. 910. Шууд унсан.
Эмзиньо байршил тодорхой 2 дахь унгасан Падасын нэг хүн Жанкны нэг хүн Амасыг унгацсан бол их гоё байлаа да. Техно цонхны доор нэг тоглож байгаад байдаг. Хоёулаа зэрэг пиклэнэ. Зэрэг пиклээ гарлаа. Оо нэг нь газараа гараад ирсэн. За сум дуусчдаг амдэрчдээ юм байна Техно. Флаш орсон. Оо Техно дуусгайс. За. Ганцаараа дуусгаа ичж байгаа байна. За ингээд ихний мэп. Монголын хожил орж ирлээ. Одоо ганцхан мэп очиж байгаа юм бол Монголынхан 3-0 рекордтойгоор цаашаага elimination stage руу гарах нэ. За Dualis гарч ирсэн ZTR utility авсан байна. Кит байлдаж явах зур connector 3 орж иж байгаа. Танаас уснаас нь ороод ирсэн 12-2. За энэ жигдэрсээ үзэгчтэй. Цувралын оноо series point Монголд дээр орж ирж байна. Smoke-ын тулаа дээрээ зогссон. Дахиад ард нь хүн байгаа юу гэсэн байхгүй юм байна. Ууднууд сая гоё флашиг нь янзд гаргасан та. Үгүй. За 10 яваад орчиж байгаа юм биш үү? Синзу бомбыг нь унгаасан. За гэтээ ойрхон унсан байна. Сайтанд ороод блицинг инфо бол байхгүй те. Блиц хүмүүсээ үлээ гэсэн. За яг араас нь Heaviness Синзу хамт орж ирж байгаа юм байна. Камернаас нэг тоглогч орж ирнэ. Кит байгаа, smoke байгаа. 3 smokeтэй. За түүний шалгасан. 2 тоглогч L-long руу гараад явсан байгаад байдаг. Smoke зодлоо бомб дээрээ суух уу? Киттэй тоглогч нь блиц суух хэрэгтэй юм байна. За Heaviness гарч ирсэн. Сүүлийн тоглогч Samus ганцаараа унсаа 13-3 Монголынхан 3-0-оор elimination stage руу гарч ирлээ. За үнэхээр гангийн юм аа. Станерэ асуудал байхгүй 3-0-од гараад ирлээ. Ямар ч асуудал алга. Бүр давуу байна. Давуу гэхэд бүр амар давуу байна. Opening stage-ийн 16 баг дотроо. За Монголын үед гэх юм бол MIBR-ыг 13-6-гаар хоцсон, Rare Atom-ыг 13-2-оор хоцсон, Gamer Legion-ыг ингээд Best of 3 зурвал дээр 2-0-дод 13-2. За залуучуудаа юу хийж байгаа юм бэ? Монголынхан энэ Major-ийн Opening Stage дээр ерөөсөө 15 раунд алдсан байна. Монгол багийн дөрвөн гишүүн болох Синзу, Эмзино, Техно, 910. Шанхай Major-ийн Opening Stage-д хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн шилдэг тоглогчид болов. Харин дараагийн хасгадаг шатны тоглолтонд Монгол баг маань G2, Maoz, Herog багуудыг дараалан ялж анх удаага Counter Strike-ийн түүхэнд Аз баг тэр тусмаа хүн амбахта Монгол улсаас Д Монголс гих баг ямар ч ялагдaltaгүй 3-ыг харьцаатаагаар Major-ийн плей-офф шалгарсан юм аа. 3-2-ороо салсан гол Плазагаас бас давхар гарч ирээд шалгыг хийх юм. За энэ хайдаг сумаараа шүрсэн голын эзлэгээ Плаза Connector хамт гарч ирж байгаа. Голоо өгцөн дээрээ 910 утуулчлаа. За тэнцээ ямар гоё даймж өгөөд байна. Үн гаптэй смок яваад юм 910 яг түүнд нь бол гап баг шиг байх юм гэсэн. Гол ороод ирсэн Blitz унгаасан. За байж Kixon унсан, нэрч унсан. 5-9-3 910 оптогоо скопло гараад ирсэн байж байгаа. Харандаа гэсэн унгаасан амжилттай 5-9-2 шүүш Dexter хоёулаа үлдсэн байна. Б дээр рампаар орж иж байгаа хоёр тоглогч минут 14 секунд явахтай хугацаа үлдсэн. За Синзу Наринас Блиц бүдүүнээс харсан инфо авсан. Синзу өхлийн цохилтыг хийгээд ойрхон байх шиг байна да. Үзэгчтэй гараад ирсэн. Синзу хийгээд ороод ирсэн гэж байгаа. Сүүлийн тоглогч Dexter ууссан Блиц ургасан 13-6 Монгол плей-офф руу шалгарлаа. Яа. Түүхэн мөч үзэгчтэй. Монголд 3-0-оор гараад ирлээ. Opening stage дээр 3-0-оор гарч ирсэн. Elimination stage дээр 3-0-оор гарч ирсэн. Ийм хүү дэлхийн шилдэг хамгийн одоо шилдэгийг тодруулах дэлхийн аврагчлуулах тэмцээн дээр Монголынхан байна. Стадионы тоглолтыг хийхээр боллоо. Урд өмнө энэ амжилтан дээр Аз баг хизээч гарч ирж байгаагүй. За хаста хамгийн мундаг нь байж чадж байна үзэгчтэй. Хамгийн мундаг нь хамгийн шилдэг нь. Аялал дуусах болоогүй. Одоо аврагуудын талаа хуучнаар Champions Stage. Өөрсдийгөө үнэхээр баталж харуулж чадж байна. Үнэхээр мундаг байна залуучуудаа. Гайхалтай. За Major тэмцээний Champions буюу одоо плей-офф шат 12 сарын 12-нд эхэлнэ үзэгчтэй. 12 сарын 12-нд эхэлнэ. Энэ үед Монгол хүм бүр тэднэр бахархаж дэлхийн хаас агууд харгасан монголчууд мөн Азад хүртэл тэднийг дэмжиж хайрлахын зэрэгцээ Монголд төг бичлэгийг шуурж байсан үе билээ.
Тэд үнэхээр чадсан, тэд төг битсэн. Энэ бол Монгол хүн бүрийн сэтгэл. Яг л анх удаа Монгол улс Олимпийн анхны алтан медаль авсан үе шиг тийм л сайхан мөчөөс юм аа. Тэднийг мажорын плей-оффын тайзнаа итгэл дүүрэн Монголз гэх нэрээ бичсэн жерситэйгээ гарч ирэхэд нь Монгол хүн бүр баярлаж, омогшиж байсан тийм л сайхан үе байлаа. За тэгээ тоглолтын үед шилдэг 8-ын учраа дээр тэд ахин Mavs багтаа тоглосон бөгөөд 2-1 харьцаатайгаар хожигдож мажарын тоглолтоо өндөрлүүлсэн юм. Үүний дараагаас Counter-Strike мэддэг бүх хүмүүсийн дунд монголзон Rising Star буюу өсөж буй од нэрчтэй болсон юм аа. Тэднийг цаашид яах бол гэсэн маш их хүлээлт хамаг байлаа. Аналистууд ч тэдний талаар маш их ярьдаг болсон байлаа. Мажорын амралтын дараа тэд 2025 оноос идэвхтэйгээр буцаа ирсэн бөгөөд тэд дэлхийн топ 16 багийн нэгт багтаж цаашдын S-tier тэмцээнүүдэд урилгаар оролцдог болсон. Тэдний 2025 оны эхний том амжилт нь 2 сарын 8-нд болсон IAM Katowice 2025 байлаа. Place in the finals is up for grabs, a place and chance to win that trophy. But who's going to win it? That's where I want to hear you tell me. Is it Vitality? Is it the Mongols? A best of 3 here in Katowice. Is it Vitality? Is it the Mongols? The first quarter-final. Katowice, IEM, let's get it on! Тэд тухайн тэмцээнд Vitality багийн эсрэг тоглож 3-аас 4-р байранд орж тэмцээнээ дуусгасан юм. Үүнээс 4 сарын дараа тэд Blast TV Austin Major-д оролцож аврахын төлөө ахин Vitality багтаа тоглож харамсалтай нь 2-1 харьцаатайгаар хожигдов. This time can be different from the last time at the Shanghai. It's for our team, our country, our region. Are you nervous? Just do my thing, trying to win, chasing the dreams. I always think about my teammates. We're like family and brothers. We're just 5 kids who enjoying CS, playing in front of the crowds. I have hope that USA people will cheer for us. Yeah. Everyone knows us. We need to be an inspiration to the younger generations. Is it possible Mongols era starts in Austin? Why not? I think we can. Just beat them and raise their trophy. Yeah. Тухайн үед Vitality багийг хожиход Монголз багт доо 73-аас 5 жил хэрэгтэй гэж маш олон хүмүүс хэлж бичиж байлаа. Удалгүй 8 сарын 17-нд Blast Bounty Fall 2025-д Монголз баг маань оролцсон бөгөөд шүвгийн дөрөвд ахин Vitality багтаа тоглосон бөгөөд энэ удаад тэд ялагдашгүй Vitality багийг 2-1 харьцаатайгаар болгоо авсан юм а.
Is it going to be a fast one out the gate here with the ramp control instantly? Mongols ready to set it all up. They should also have... The Mongols are going to start this head-to-head. So lopsided with a damning victory. And Apex gets baited out into the shots as the Mongols get ever closer. And from that corner, he goes down. But the kit is on top of the bomb. He's going to jump on this. And I believe he's got it. Celebrations here for the Mongols as they do it yet again. The major, that was a choke. That was 9-10 getting really nervous and talking about it. That was the team just not looking good all of a sudden, getting too close to the sun. At a lopsided loss to Mao's, gonna get charged down. Missed second shot, so only the one frag. Senzu's still here to recover because the Tech-9's getting pulled apart. But the op changes hands. ZywOo's got it. And if ZywOo's alive, then so are Vitality. At least here with a chance, so it seems. Techno slips the net. And as the T's make sound, it looked like they were ready. Tech-9 survives and ZywOo charges it with the smoke in front of him. That is an open route to B. He's even going to spam this, yep. But Techno won't be there. It'll have to be the 1-on-2. He assumes right. They're both rotating in from the same way. ZywOo, can he save the day again? They're going to charge in, get close to that smoke. Low health, the front runner in Techno. 16 HP. He's going for the Tech-9 off their flashy peaks. And the trade's good from Mzinho. Apex is recovered. Can ZywOo get 12? Oh, yeah! Splits clutch! You give him a chance, and he'll snare you. The Mongols, they're trying, but Vitality are answering back. As Flamesy said, he likes when teams play fast. Drops into the apartments. Tim versus Mzinho. Yeah, the two lurkers. No help. He didn't clear it. Mzinho gets an easy MAC-10 frag, not to mention then the upgrade. ZywOo's up here on a silver platter, ready for the fights off short side. He catches the straggler. The front-running Techno cut down with no trade. Mezzy dives into the site, and he gets his. No, never mind. It's ZywOo with impact again from Pit. Blitz now on the recovery. That's free. Catches the counterpart. Apex walks through smoke to his demise. And there goes Mezzy with him. Blitz will be the difference in their 10th outing versus 2025's #1. All they've got to do is best Flamesy. Smoke in front of him, flash to try to fight, and he's going to keep this tempo electric. Trying to chase them, he'll find nothing. Their first victory over top, a top 3 team, 2-0 Vitality. The Mongols making Genghis proud. Тэдний энэхүү тоглолт нь багийн гишүүн Сензу 2 map дараалан маш нэгэн ба сайн тоглолт үзүүлж багийнхаа хожил том хувь нэмэр оруулсан юм. Гэсэн ч Монголс финалийн тоглолт нь Team Spirit багтаа тоглож 3 дэг харьцаатаагаар хожигдож хуг тэмцээний 2 дугаар байраар өндөрлөлсөн юм а. This is the culmination of the Blast Bounty, and this come through and get the highlight, but it really was all Chopper. Now Pistol's gonna try to gun him down. This is the Mongols classic. This is what have gotten them into openings before, but 3 players to exit A main in the face of a team spirit that is playing like a team very quickly after replacing a player who was instrumental to their run back in Shanghai. Magic's shoes are not easy to fill, but Sway has done so. He has found impact throughout this playoffs, through this run. More akin to Jabby coming onto Heroic or Bit coming onto Navi. It looks healthy. It looks like it's moving in the right direction, even though it was touted as a risk. This way we saw from Nemiga is starting to show on Spirit. They're going to make him work for this because he's now left alone for a second. Donk takes it over to the red room as the bomb gets boosted up green. So Zway's got another chance here in Malta to shine. If he can pull this off, he's got Donk by his side. You trade out Donk, and this game is yours. You can be the guy to close it. And so he will, with Mzinho's bomb dropped out in the open. Senzu, from not a position he's too proud of, not finding his game in this grand finals, the final player to fall. Back-to-back champions in 2025, from Cologne to Malta, from Bounty 1 to Bounty 2. And an Бодлого хэдхэн хоногийн дараа 8 сарын 20-наас 24-ний хооронд Сауди Арабид болж өндөрлсөн eSports World Cup 2025-д Монгол сахин оролцов.
Монголс баг эхний тоглолтоо Gamer Legion багтаа хийсэн бөгөөд 2-0 харьцаатаагаар эсрэг бага булган ав шилдэг 8 руу шалгарсан юм а. Тэдний дараагийн учраа нь TD Max баг байсан бөгөөд 1 map эсрэг багтаа алдсан 2-1 харьцаатаагаар ахин өрсөлдөгчөө булган авч хагас ихшээд шалгарлаа. Can they mess up plans for another favourite? They have a huge fan base backing them all the way here in Riyadh. Now it's time to prove it. Шүүгийн 8-ын тоглолтууд эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр хэдүүлээ Монголч болон 3D Max гэсэн багуудын тоглолтыг үзэж байна. Ганцхан раунд үзэгчтэй. Ганцхан раунд авч чадах юм бол Монголынхан энэ тэмцээний шүүгийн 4 рүү шалгарах нь байна. Нээд гоёдоо. Ой, хоёр дахь хүнийг нь бас суулгаацсан Gravity 72-д болж байгаа. Дахиад задлсан унгаах үгсэн. Плиз хажууд нь байдлаа дэдэг. Lucky. Unlucky. Борис Ридоро. Инзиньо. За Инзиньо энэ тоглолтын дээр ч өхлийн цохилт хийх юм шиг санагдаад байна да. 20 сумтай буугаа зэнгэлсэн байгаад байгаа. Инзиньо. Бэсэг байж бас буудаад Gravity exercise 2-2 болгочлоо. 1 минутын хугацаа цаг бол байгаа. Үеийн төстэй гой байран дээр ирчихсэн шүү дээ кино. Бомбын унгаац сүүлийн тоглолт ойлгомжтой. Гадна 54 секунд. Макаровтай. Үсэр нь агаар дээр буудуулна ойлгомжтой. 13-8. За ингээд үзэгчтэй. Монголын 3D Max-ыг буулгаж аваад eSport World Cup 2025 тэмцээний шүүгийн 4 баг руу шалгарч гарч иртээ. Хагас шгшээгийн тоглолт Монголс багийн хувьд хүндхэн мөн түүхэн мөч байлаа. Учир нь тэд дахиад л дэлхийн номер 1 баг болох Vitality багтаа таарав. Vitality баг бол 25 онд орсон бараг бүх тэмцээндээ авраг болж бүр мажорын авраг болцсон байсан. Хүчирхэг давамгаалал үзүүлж байсан баг байсан юм а. Гэсэн ч өмнөх тэмцээн дээр тус багийг Монголс баг 2-0 хацаатаар болгож авсан шүү дээ. Та нар санаж байвал. За үзэгчтэй Монгол болон Vitality гэсэн энэ хоёр баг хамгийн сүүлд Blast Bounty 2025 Season 2-ын финалийн тоглолтын дээр хоорондоо таарсан. За тэгээд тус тоглолтын дээр Монголынхан 13-11, 13-7 гэж Inferno Mirage дээр ялтыг байгуулад 10 дахь учраан дээрээ буулгаж авсан. За тэр бол бас үнэхээр гайхалтай тоглолт гарч ирсэн. Өмнө нь бол нэг ч удаа Vitality-г хожиж байгаагүй. За Vitality-гийн сүүлийн 6 сарын үзүүлэлтийг харж тухайн үед Монголс бага дэмжиж маш олон монголчууд маань үзэж байсан бөгөөд тэзч үзэгчтэйгээ итгэлийг алдалгүй эхний мапаа 13-8 харьцаатаагаар дуусгаж хожилтоор эхлүүлсэн бол тоглолтын 2 дахь мап дээр Vitality баг давамгайлж 13-9 харьцаатаагаар Монголс багийг хожлоо. Сүүлийн map шийдвэрлэх тоглолт дээр Монголд сэтгэл зүйн хувьд ил давамгай тогтвортой айцгүй давталгаа болон эсрэг багийн тактикийг эвдэж шийдвэрлэх калачуудыг авсаар 13-7 харьцаатаагаар ялалт байгуулж eSports World Cup тэмцээний финал шалгарсан гайхалтай үйл явдал болсон юм аа. Дараагийн тайм аут авсныхаа дараагийн раундыг бол авч чадж байгаа. За явсан. Шууд үүд рүү ороод ирсэн хагийн сайдны тоглогчдор хаана нэгс сайд баруун. За тэр баруун дээдлийн тоглогчид барьж авах хэрэгтэй. Flames нэгийг унгаад хоёр дахь нь суусаа. Сайвуу трейдинг хийсэн 3-3 1 минутын хугацаа Vent-нээс орж иж байгаа Apex. Бомбтой тоглогч please. Тэр чигээр шууд урагшлсан. За тэр Vent-ийг хүн гарч ирлээ. Тодгойг нь хардсан шүү. Сумаа зэрэглэхгүй юу? 4 сумтай please. Сумаа зэрэглсэн. Хүү яг л энэ дээр нь буудаад байна. 3-9-3. Яа чи ямар их дамиж аваад байна. Хоёртой болсон. За манайхнаас хоёр тоглогч ерөнхийд талаас доош амтай болчлоо. Apex унсан. Хоёрхан тоглогч. Робц сая хоёрыг унгаачих юм бол манайхан гранд финал руу шалгах гэдэг унсаа. Робц унах хэрэгтэй. Унсан 13-7. Монголд Vitality багийг дахин буулгаж авч чадлаа. Хоёр тэмцээн дараалаад Vitality-г буулгаж авсан. Blast Bounty 2025 Season 2 финал дээр шүүгийн 4 тоглолтын дээр буулгаж авч ирсэн бол өнөөдөр мөн адил ядгаагүй eSports World Cup тэмцээний шүүгийн 4 дээр дэлхийн жагтныг Vitality багийг хэн буулгаж авсан? Монгол буулгаж авсан.
Гайхалтай. Гайхалтай үзэгчтэй. Ийм л багтай болсон байна. Ийм л залуустай болсон байна. Эрхэм мөндөд үзэгчтэй. Монголд гранд финал дээр шалгарч гарлаа. Гайхалтай. Хэр баргийн хүүгийн хийж чадахгүй зүйлийг энэ 5 залуучууд ингэж итгэл төгс бардам хийж дэлхийг шуугуулж ийн гэдэг бол үнэхээр гайхалтай юм а. Бид нар ямар цаг үед амьдарч ийн вэ? Ямар гоё вэ? Монголд үнэхээр гайхалтай. Техно 27 фрагтай энэ мапыг дуусгалаа. So, here's MVP, guys. Say again? MVP! 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 Yeah, also, happy birthday, Mamba. Today was Kobe Bryant's birthday, and happy birthday. Thank you so much. One of the greatest of all time. Shout out to Kobe. But for you now. Тус тоглолтод Монгол багийн тоглогч Техно 4G оновчтой буудалд болон үнцэнтэй багт байх ёстой тоглогч гэдгийг харуулan хамгийн өндөр үзүүлэлт рейтингийг авсан юм а. Энэхүү тоглолтын дараа HL TV дээр Vitality багийн адгил үед 2 үе дараалан булган авсан Монгол багийн тухай нийтлэгдэж байв. Шигшээ тоглолт дээр Монгол баг дэлхийн шилдэг 10 багийн нэг бол Туркийн Аврора багтаа цаар тоглосон юм а. On this stage for the grand final of Counter-Strike 2 at the Esports World Cup. And we have got two incredibly deserving finalists who want their shot at an EWC legacy and the chance to raise this trophy high in the air as confetti rains down. One last step towards glory. Let's welcome our first grand finalists on the stage. Give it up for the Mongols! They denied Vitality again and reach a third grand final of the year. Their opponents, Aurora! The very last grand final of the Esports World Cup 2025. It's time to crown Counter-Strike's kings. За ингээд үзэгчтэй Mirage Монголынхын тэр бодлоос довтлогоонд шилжин Аврорагийнхан Ститлийн хамгаалтан дээр за Монголын зүгээс Техно Эмзиньо utility авсан байгаа харагдана. Манайхнаас Бэгийн тоглолт орно. Jota, Major Бэгийн хамгаалтан дээр
За pop flash орж ирсэн. Цаанаас нь шотоор орж байгаа тул савцсан да. Jota унах хэрэгтэй гэсэн. AFC тоглогч юу ч чаддаггүй. 900 ямартай сайт нарийн тоглогч унахаас Б-ийн сайт хоосон болсон. Bomb default дээр плант хийгдсэн. За манайханд одоо шийдэх зүйл байхгүй. Aurora-гийнхэн хийтгүү. Воо, Voxic. P2000-аар маш цэвэрхэн дарлаа. За маркетинг үүдийг харж байгаа хүн байгаа юу? Хамт байхад хэрэгтэй энэ контактн дээр байцсан Синзугийн ихний фраг савцсан да улаан тоглогч унсан. Техно. Гаж. За ганцхан раунд үзэхштэй. Ганцхан раунд. 16 гэдэг тоо. Монголын нэрний аа. Авчиж өгөөч. Бомбтой тоглогчдыг за бүр хан нефт манз нефт буудаж байгаа техног бариад авчиж байгаа юм байна. Хамтер нэг хүн тулцсан байгаад байгаа. Хүн дутуу болсон. За эндээс голосоо л ерөнхийдөө тоглолтоо бол оруулъя гэж байгаа юм байна. Voxic-ийн оп хаана яваад байна? Маркетаас татцсан байгаа юм байна. 53 секунд явагцаа үлдсэн. За унтрааж байгаа шортын флашн дээр угшаа гүхэндээ флаш задрагаас өмнө 910 унгачлаа. Сайтны ард бенч дээр Мажрыг барьж авах хэрэгтэй. Гол нь Мажрыг барьж авахын тулд чи яаж явах вэ? Блиц маркетаас одоо тэр опен аргашаа арах хэрэгтэй шүү дээ. Тэгээд за энэ зуур нь харин Мажрыг нь бариад авалгүй яах вэ? Опен нүур бурууллаа. Мажр тэнцээ унлаа. Voxic сайтн дээр ганцаараа үлдлээ. 28 секунд явагцаа үлдсэн. 2-2. Блиц Синзу 24 секунд цаг давчуу болоод байна. Шортоос гарч иж байгаа хүн тоглож бариад авах унгаасан сүүлийн хүн хаана вэ? Jota 41 HP-тэй маркетаас орж ирнэ. Үгүй юм байна. Цонхноос орж ирнэ. 41 HP-тэй. Jota байрс тодорхоос хөл алдаад байгаа. Синзу сая сонсоогүй гэж юу? За унгасаа 16-14. eSports World Cup 2025 тэмцээний гранд финалийн тоглолт эхний map overtime гарч монголынхан өөрсдийнхөө бигсэн map-ын дээр явтыг байгууллаа. Best of 5 цуврал 1-0 Монголын талд. Дараагийн map Dust 2. Эрхэм мөндөд үзэгчдээ eSports World Cup 2025 тэмцээний Counter Strike 2 тоглоом. Гранд финал Монголч болон Aurora 2 дахь map Dust 2 эхлэхэд бэлэн болж байна. За энэ бол туркуудын сонголт. Dust 2. Манай залуучууд өчигдөр Dust 2 гэсэн map дээр Vitality багийн эсрэг тоглоод хожигдсон. За Aurora-гийнхан бол энэ map дээр Heroic-ийг дуулгаж авсан 8 сарын 22-нд. Тэгэхээр өөрсдийнхөө бигсэн map-ын дээр ямар шүү тоглолтыг үзүүлэх вэ хэдүүлээ харцгаая. Монголынхан City талаас эхэлнэ. За харин Aurora-гийнхан тэр ортлын довтлогооноос тоглолтыг эхлүүлнэ. За энэ хүү тоглолт эхэлсэн. Dust 2. Сүүлийн хүн шорттэй. Voxic 16 HP. 12-9. Dust 2 дээр map point орж ирсэн. Энэ map бол Aurora-гийн pixel map. За тоо шууд зөрүүд гарчиж байгаа юм. 910 ямар ой зоригтой шийдэмгийн үлдээ. Цаашаа гараагүй байна штэ. Өөрөө сая орцсон гэж смокын дотроо төөрчлөө. 4-4. Эмзиньо опыг нь авцсан. Опо давуулаад тал давуулаад нуучиж байгаа юм байна. За. Одоо энэ хүнийг унгаачвал Б дээр ганцхан тоглогч үлдэх гээд байгаа. City-гийн smoke нь орцсон. Short-оос Voxic нэгийг унгаасан. Цаана нь бомбтой тоглогч хөлийн чимээгээ сонсцсон. Major long дайрлаа. Хагийн сайтн дотор хүн байхгүй. За энд Техно Б дээр анхаарлыг өөрлөгөө татсан. Машин нэг хүн цонхноос пиклээ. Андриш уунж болохгүй. Бомб яг үндэ Хагийн сайтн дээр ороод плант хийж яах юм? Хойдоо
Унсан, Мажир унсан, Донгоос дайраа тэр чигээрээ ясараа шортоос гарч ирээд баригч чинь. Техно хоёр тоглож 2-1 байсан. Араас бууцсан. Head shot орж ирсэн. 13-9 best of 5 зурал 2-0. Аврорагийн би гэсэн дааст 2 дээр Монголын ялтыг байгууллаа. Гранд финал 2-0 явж байна. Харин Монголд баг дэлхийн шилдэгүүдийн нэг гэдгээ баталж шигшээ тоглолтод 3-0 харьцаагаар өрсөлдөгч бага Цэбэриалж өөрсдийн анхны бүх хүмүүс хүлээн зөвшөөрөгдгүйц аваргын цамыг хүртсэн юм а. Монголын дал 2-0 явж байгаа. Ньюкийг бол Монголын би гэсэн. Сэнзүү ямар тааш нэг унгаасан байгаад гэдэг. За тэр савцсан байгаа тоглогчдоо энэ хүнийг нийлж байгаад унгаач нь Вокс гихсэн унгаан гарбууны раунд Монгол руу очиход Викад яг унгаахад авхандаа. За шууд Петр Помплентис Викад харин нэгтгээсээ гарч ирэх гэж шүү. Бэцэрэ. Викадя. Помплент хийж байгаа цаатны тоглолтод үлдээдэг. Эвгүй 15 сумтай. 15 сумтай. Одоо 12 болсон. Ягарахгүй Дуалис гэдэг бол маш их сумтай байгаа гэдэг. Цаашаа хоёртойг нь онгоолгож нэг фейк хийж байгаа бомба плант хийж чинь. За одоо хоёулаа манчанда. Бүлийн харан гоё шүү. Гарбууны раунд Монголц дээр орж ирлээ. Тайм аут дуудсан. Аврорагийн зүгээс 11-4 7 раундын илүү. Мираж дээр 16-14-оор ойдсан. Даст 2 дээр 13-9-оор ойдсан. Одоо манай залуучууд ганцхан майпыг авах юм бол энэ тэмцээний аваргаар тодорно e-sports World Cup Grand финалийн тоглолт. Тулгаад байсан. 2 Макаровтай 3 гарбуу. 2 Макаровтай 3 гарбуу. Сэнзүү 24 фрагтай явж байна. За харъя. Аврорагийнхан ямар тоглолтыг үзүүлэх вэ? Радио өрөн дээр 4 тоглогчид зогссон. Гадуур смоко хийцэн. Сантарас смокоор алхах юм байна. Сантарас за энэ чинь Эмзиньо ер нь бол нэлээд гоё дамжиг үзүүлсэн байж байгаа. Жотог гол гацсан дахиад нэг тоглогч удаан гэсэн 910 хамт туслана 910 Унгаасан Сантарас энэ дутсан 12-4 Турлын оноо Монголц дээр орж ирсэн Аврорагийнхан мөнгөгүй Монголц чемпионс гэдэг чант орж ирсэн. Хэцүү баятай штэ, хэцүү баятай. 2 Макаро, Скаут, Гадил, Дигэл орж ирж байгаа. Радио өрөөн дээрээ дахиад 4 тоглогч яваад очсон. Яг өмнөх раундаа дахиад хийлээ. Энэ удаа Сантарас юу гэх юм бол Макаро биш, Гадил гаргаж ирсэн. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийж чадах уу? Эмзиньо байршлаас өссөн. За Эмзиньо дээр 4 хүн орж ирлээ. 910 хамтдаа эхний бол амжилттай Эмзиньо араас нь буу тустай 910 Эмзиньогийн хослол 2 хүнийг бариад авсан байж байгаа буцаад гүйсэн Сантарас 3 HP-тэй унахад ойрхон Блиц бариад авч чаддаг штэ Блиц барьж авч чаддаг штэ
12-4 Wikadia Vox-ыг унаад энэ тэмцээн дээр Монголын авраг авахд ойрхон байна. Таригдсан. Улаан Vox-ыг ганцаараа 40 HP-тэй бомбтойгоо смокын дунд амьдэрсэн Vox-ыг чи хизээ унах юм бэ? Монголын маань цомыг өргмөрөө онсон гэдгээ мэдсэн эмзэн яг үүссэн авраг Монголд eSports World Cup 2025 тэмцээний аваргаар Монголын боссоо төрүүлэлттэй Best of 5 3 map л бидэнд хэрэгтэй байлаа. eSports World Cup 2025 тэмцээн $1,250,000 шагналтын сантай энэхүү тэмцээн дээр Монголын залуучууд авраг авч цомыг өргөж байна. Дэлхийн шилдэг 16 баг хуран цугсан. Дэлхийн шилдэг топ багууд бүгд цугсан энэ тэмцээн дээр Монголын аврагыг давж авраг авд юм а гэдгийг амтаар үзүүллээ. Агуу үзүүллээ. Амттай. Аз жаргалтай. Ийм л гранд финалыг хэдүүлээ. Үзлээ. Энэ бол түүхэн мөч. Бүгдээрээ хамт цомоо өргөе. За эмзэнэ бүгдээрээ хамт өргөё гэдэг. Аваргаар Монгол тодорхой их хэмжээнд үзэгчтэй. eSport World Cup Champion. Аваргын цомыг Монгол улсын 6 залуучууд тайзнаа өргөж түүхийг бүтээж байна. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол улсын 6 залуучууд eSport гэх энэхүү дэлхийн том тэмцээн дээр аваргын цомыг өргөж Монгол улсынхаа нэрийг өндөр төргөж байна. The Mongols have done it, a statement victory in front of the world. Incredible. Senzu, I'm going to start with you. Are you all right? Yeah, all right. I think you're very good. Your first S-tier trophy. I feel like this must be one of the greatest moments, if not, it has to be the greatest moment of your life. You didn't just win this trophy, you took it with sheer dominance. How proud are you of yourself and the team? Yeah, of course, I'm proud of my team. And I feel just normal. Nervous? Well, guys, can we make some noise for this man to relax his nerves a little bit? Because it's not just the people here in the arena that have been cheering you on. All over Mongolia, we've seen footage of thousands of fans cheering you on every step of the way. Do you feel like this win is for them too? Just want to say thank you. Thanks for the cheering for us and keep cheering for us. We will be champion again. All right, well, congratulations. Let's have a chat with Techno. Techno, come here. Let me come around here. Can you hear what they're saying? Yeah. How proud of the way you have played are you? To be honest, I think it was I did my job very well, and my performance was good. At the start of this year, I had a little bit struggle and not a good ratings, but however I came back to this event. And one thing is I'm really proud of my team because of the pillar top came here. Yeah. Fantastic. Guys, can you just chant again? What were you saying? You were saying something. MVP! Indeed, you are. Our Sony tournament MVP is Techno. Fancy coming to award this man with his... They carry the hopes and dreams of Mongolia. Your eSports World Cup 2025 champs. It's the Mongols! I feel so happy and proud of my teammates. Last year we came here and go back with 9th place. So this year we're the champion now.
For me, it was actually unexpected. It's from my teammates, the MVP. They helped me to came here and to get the MVP. I cannot be here without them. Also, or the coach. It's all of our the MVP. I mean. Тэд Монголын Counter-Strike-ийн төвхөнд дахин шин төв бичиж, дэлхийд дахинд Монголын e-спортын төвшнийг харуулсан юм. Багийн MVP буюу үнцэнтэй тоглогч нь Techno 4K болсон бөгөөд түүний тоглолт нь маш нэгэн бай, мэдрэмжтэй бодолтуудыг хийж байсан юм. Түүнийг 2025 он гараад л маш олон хүмүүс муу тоглож ийн соёл гэж хаардаж хэлдэг байсан боловч тэр өөрийгөө хүмүүс батлан харуулж багийнхаа хамгийн анхны томоохон амжилтанд үн цэнтэй тоглогч нь байж чадсан юм а. 2015 оноос хойш Counter-Strike төрлөөр тоглох болсон дэ Монголс баг нь одоо дэлхийд алдартай амжилттай явж буй багуудын нэг болж чадсан юм а. Тэдний зам нь энгийн нэгэн багийн түүх биш. Энэ бол шантарчгүй хөдөлмөр, сэтгэлийн хат, тууштай байдлыг харуулсан багтам явдал байсан юм. Тэд олон сорилттой тулгарсан хөрөнгө оруулалт, олон улсын тэмцээнд оролцох боломж хязгаарлагдмал, нийгмийн гадуурхалт, визний асуудал гээд тэдэн зөндөө зүйл тулгарсан ч тэд дэлхийн шилдэг багуудыг ялж Монголын нэрийг өндөр дүргсэн юм а. Тэр бол багийн тарих, багийн удирдагч, тэр тоглолтын тактик, багийн зохион байгуулалтыг удирдаж, шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг. Түүний өндөр IQ, хяналт сайтай, тоглолтыг унших чадвар гайхалтай учраас баг нь олон хүнд хэцүү мөчийг даван туулж чаддаг. Techno 4K. Techno бол багийн анхны мөргөлдөөнийг үсгэж гол тоглогч юм а. Түүний хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвар гайхалтай. Тэр тактикийн дагуу дайрч эхний киллийг авах нь багийн ялалтын гол түлхүүрүүдийн нэг байдаг. 910 бол багийн снайпер тоглогч. Түүний оп ашиглах ур чадвар, хяналт, хурд, онилт гайхалтай. Тэрээр холын занаас эсрэг багийн тоглогчдыг устгаж багийнхандаа давуу тал үүсгэдэг. Нас залуу, авьяас чадвартай, тасралтгүй хичээл зүтгэлтэй тэрээр ирээдүйн бүх цаг үеийн шилдэг опер болох өндөр боломжтой. Сензо. Тэрээр энэ багийн маш хүчрхэг тоглогч. Түүний тоглолт орсон үед баг нь хожин гэж маш олон аналистууд ярьдаг. Тэр 50 тоглолт төгс байрлал сонголт гайхалтай клатч хийдэг чадвараараа алдартай. Тэрээр өрсөлдөгчийн хамгаалтыг эвдэж эсрэг багийн сул талуудыг ашиглахдаа маш сайн бөгөөд яг л 910 шиг мөн шилдэг снайпер. Түүний нэг нэмбай чадварлаг буудалтууд нь багийн ялалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Имзено. Тэрээр багийн спорт тоглогчийн өөрөг голцоо гүйцэтгэдэг. Түүний багийнхнаа дэмжих чадвар, флаш болон гранат ашиглах ур чадвар, клатч тоглолтууд нь багийн тоглолтын чанарт маш том нөлөө үзүүлдэг. Тэрээр найдвартай, тогтвортой тоглолтоороо танигдсан бөгөөд багийнхаа амжилтыг баттгаж өгдөг. Багийн насгалжуулагч буюу бидний хайрт Мара. Мара бол багийн толгой, стратегч, сэтгэл зүйг удирдагч. Тэрээр тоглогч бүрийн давуу талыг олж багийн уян хатан тактик, зохион байгуулалтын тоглолтыг бий болгодог. Түүний ариун туршлага, мэдрэмж, өрсөлдөгчийг судлах чадвар нь багийн ялалтад чухал нөлөө үзүүлдэг. Монголын e-спортын хөгжлийг ураг шахиулахад Монголс баг маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэдний тоглолтыг харсан олон залуу тоглогчид, багууд, мөн хүүхдүүд би ч гэсэн юм болмоор байна гэсэн мөрөөдөлтэй болж өөртөө замналаа эхлүүлж байна. Энэ баг бол зүгээр нэг баг биш, тэд Монголын Counter-Strike 2-ын бахархал. Тэд дэлхийн авраг болох мөрөөдлөө хөөж шантралгүй явж өдөр бүр хичээсээр ирсэн. Энэ бол зөвхөн мэргэжлийн тоглогчдын амжилтын тухай биш, энэ бол итгэл үнэмшил, уйггүй хөдөлмөр, мөрөөдөлтөд үнэнч байх тухай түүх юм. Харин үүнийг сонсож байгаа та ямар нэгэн зүйлд өөрийгөө сархах хүсэж байгаа бол өглөө бүр өөрөөсөө хэрхэн өнөөдөр илүү сайжрах вэ гэж асуу. Тэгээд хүссэн зүйлээ шантралгүй хийсээр л бай. Чиний мөрөөдөл ямар ч байсан тууштай бай. Хичээ, хинт чамд итгэхгүй байхад чи л өөртөө итгээрэй.
Амжилт нэг л шөнийн дотор ирэхгүй, харин олон өдөр, сар жилийн тууштай хичээл сэтгэлийн үр дүнд бий болдог юм шүү. Тэгээ Монголс баг дэлхийн шилгүүдийн эсрэг тоглож ялал байгуулж чадсан шиг чиш бас өөрийн мөрөөдөлтөд хүрэх бүрэн боломжтой тэр нэг өдөр байгаа. Тиймээс бүх шантар өөрийн замаа бүтээ хизээж битгий буужуд, харин дараа нь би таны түүхийг ярьж өгөх болно. Баяртай. Эрхэм хүндэт төлөөлөгчдөө монголчууд бид хорвоод мэндэлсэн цагаас эхлэн морин дээр өсөн төрнөж хүн төрөлхтний багтан дүүхийг бичилсэн ард түмэн бид. Энэ бол нэг төрсөн нутаг Монголын сайхнаараа